эрчим хүчний салбарын хүндрлийн асуудлыг бас буруу ташаа байдлаар бусдад тохох гэсэн иймэрхүү бүртгэлгийн шин чанартай мэдээллүүд бас явж эхэлж байгаа юм байна. Харамсалтай нь энэ мэдээллийг эрчим хүчний салбарын Ганжуур гэдэг хүн бүр өөрөө хийж байгааг сонсоод би гайхшторж бас тодорхой хариулт өгөх зүйтэй байна гэж ингэж бодсон юм аа. Тухайлбал ТЭЦ-5-ыг одоо даваасран сон бэлнэр зогсоосон гэж. Би намайг сайд босгох үед ТЭЦ-5 асуудал нэг ч яригдав. Энэ асуудал шийдэгдсэн байсан. Энэ ТЭЦ-5-ын асуудлыг газрын асуудлаас нь болгоод шийдэхгүй байх тийм байр суурийг тухайн үеийн сайдууд нь баримталж байсан юм билээ. ТЭЦ-3 дээр газар өгөөл, дараа нь хонхорт газар өгөөл, ингээ эцсүүлдээ Багнуурын дулааны цахилгаан станц болоод ингээ хувирсан юм билээ. Миний үед нэг ч энэ зүйл яригдав. Хэрвээ миний үед энэ зүйл яригдээд би ямар нэг байдлаар ТЭЦ-5-ыг хойшлуулах шийдвэр гаргасан байх юм бол би өнөөдөр их хурлын гишүүний ажлаасаа татгалзахад бэлэн. Хэрвээ би дулааны цахилгаан станц 5-ыг хойшлуулах ямар нэг шийдвэр гаргасан байх юм бол би хариуцлага хүлээгээд улсын их хурлын гишүүнээсээ огцръя. Ганжуур та тийм баримт тавиад ир. Авчирч чадахгүй болвол би таныг хууль хяналтын байгууллага шүүхтэх болно. Юм үннээрээ явах хэрэгтэй. Багнуурын цахилгаан станц. Багнуурын цахилгаан станц би гасаас юм огт тийм шийдвэр гаргаж байгаагүй. Тухайн үед харин үндэсний аюулгүй байдлын зөвлөөс Багнуурын цахилгаан станцыг явуулахгүй шийдвэр гарсан байсан. Тийм бичиг эрчим хүчний яамд ирсэн. Тэр бичгийг би та бүхэнд харуулж болно. Тавьж болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсан байсан. Гэхдээ эрчим хүчний систем хүнд байгаа учраас би Багнуурын цахилгаан станцын төслийг зогсоогоогүй. 300 мегаваттын генераторын манай зохимжгүй нэгэ 150 болгож хятадаа тохирсон. Энэ төсөл үргэлжлээд явж ирсэн. Харин сүүлд 21 онд санаж байна. Надад сайдын өгсөн дараа шүү дээ. Хятадын ерөнхийлөгч Си Жинпийн дарга нэгдсэн үндэсний байгууллага дээр нүүрсний станцуудын төслүүдийг санхүүжүүлэхгүй байх үр хүлээс учраас энэ төсөл зогссон. Энэ манайхаас шалтгаалсан юм огт байхгүй. Энэтэй холбогдлолтой надаас болж гацсан ямар нэг баримт гаргаж ирч чаддсан бол мөн би огцръя. Багнууртай холбогдлолтой. Би зогсоох шийдвэр гаргасан байгаа бол бусдыг ингэж гүтгэж болохгүй. Одоо нэг гүтгэлгийг аваачаад сая энэ үндсэн хуулийн цэц одоо хүний эрх үг хэлэх хэрэгчлөөг одоо гажуудулж яана гэд ингээд төтгөлзүүлээ хийсэн байхгүй. Тэгээ ингээд дураараа бүтгэдэг болж эхэлж шít. Энэ үндсэн хуулийн цэцэх энийг анхаарах хэрэгтэй. Бусдыг яаж хүртэх боломжийг та нар нээсэн. Энэ л нэг илэрлэл гэж би ингэж бодож. Тэм учраас тэр яриад байгаа 5 дугаар цахилгаан станц, 5 толгой станц энэ бүгдийг Багнуурыг над гацаасан зүйл огт байхгүй. Харин 5 толгой станцыг би барья гэдэг саналыг бол 2 ч удаа засгийн газарт оруулсан. Эхний миний санал бол ер нь бол оюутлагаар бариулъя гэдэг санал байсан. Ирээдүйн төгөөр. За ингэхээр бол одоо маш өндөр үнэтэй байна. 1.2 тэрбум доллар гэдэг наа гэд. Засгийн газарт дэмжээг. Нэг үнэтэй байна гэд. Дараа нь Монголын Energy Resource Хасуу мегаватт гэдэг 4 компани консорциумтай хамтраад монголчууд концессор барья гэдэг саналыг 2 дахь оруулсан. Бас засгийн газар хуралдаанаас дэмжээг. Тухайн үед
засгийн газрын хурлаас төр өөрөө барина гэж шийдчихсэн. Миний оруулсан саналыг өөрчлөөд. Би Монголын консорциумуудын 4 консорциумын нэгдлэр Монголын компаниуд ингээд хамтаад барья гэдэг санал оруулсныг Монголын төр өөрөө барина гэж шийдчихсэн. Энэ бүгд засгийн газрын хурлын протокол байгаа. Би гаргаад тавьж болно. Би огт худалдуул ярихгүй. Тийм учраас надтай хамааралгүй юм зүйлүүдийг ярьж байгаа нөхдөд хувийн ос сонлонгоор ийм зүйл ярьж байгаа чинь үнэнд гүйцэгдэнэ. Худалдуул үнэн болохгүй. Та нар баримт гаргаж ирж чадахгүй байхгүй хамгийн гол нь. Надыг гацаасан. Гацаасан ганц баримт гаргаад ирдэг юм бол хэлээд шүү дээ би огцрыг. Энэ 3 станцыг. Их хурлын гишүүний ажлаа өгье. Ганжураа. Чи надыг гацаасан ямар нэг шийдвэр гаргаад ирч чадах юм бол би огцрыг. Бусдыг ингэж бүтгэдэг байж болохгүй. Харин би нөхцөл байдлыг тухайн үед ойлгуулах гэж их хичээсэн. Засгийн газрын хуралдаанууд дээр, хөрөлсөхийн засгийн газрын үеч дээр, оюун эрдэнэ засгийн газрын үеч дээр 24 оноос эхлээд хүндрэн шүү гэдгийг би хэлж байсан. 24 оноос эхлээд хүндрэн шүү. Тийм учраас дистанц барьчих гэж. Тэгээ би 2-3 удаа шинэ дистанц барих санал оруулж исэн байхгүй юу? За одоо харин 17 онд сайд болсны дараа би 18 онд эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр гэж оруулж батлуулсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд харин миний үед Эрдэнэ Чэосынгийн 50 мегаваттын станцууд одоо ороод ашиглалтанд орж явж байгаа. Эхэлсэн. Мөн 150 мегаватт цагийн батарей хоригдлын Азад хамгийн том станцыг мөн ашиглалтанд оруулсан. Дээр нь 4-р цахилгаан станцыг 90-ээс 100 мегаваттаар өргөтгөж өгсөн. Шинжил хийж өгсөн. Энэний хүчинд өнөөдөр хүрсэн байхгүй юу? Эдгээрийг барьсны хүчинд. Азцаа 150 мегаватт цагийн батарей хоригдлын станц байхгүй шүү дээ. Хамгийн том станцыг барьсан. Ийм л зүйл болсон. Тамтлахын станцыг би 2 удаа оруулаад дэмжээгүй шүү дээ. Тэг өөрсдөө барина гээл. Уг нь тэр Ириотинтогоор нь бариулах хэрэгтэй байхгүй юу? Ийм л зүйл болсон. Тийм учраас энэ ганжуур гэдэг нөхөр баримттай ярих хэрэгтэй. Одоо яг тэ тэгээд үнэн худал зөв бурууг ойлгохдохгүй болсон юм цаг. Бусдыг ингээд дураараа гүтгэдэг болсон юм цаг. Гэхдээ бас шүүх гэж би, иргэний хууль гэж би, нэг төрөөс сэргийлэх боломж надад бий. Тийм учраас би тэгж байгаа. Чаддгийн бол ганжуураа баримт гаргаад тавьчаарай. Энэ нэг янз бүрийн юм бичээд байгаа нөхдөөч ч гэсэн чаддгийн бол баримт гаргаад тавьчих. Би ямар нэг эрчим хүчний станцыг одоо энэ яригдаад байгаа ТЭЦ 5 дугаар цахилгаан станц, Багнуурын станц, Тамтлахой станц эдгэрийг би гацаасан ямар нэг баримт гаргаад тавьчих. Чадахгүй заяа. Нэг талаар надыг мэрэгжлийн бус сайд гэж хэлжээ. Энэ хүн надыг 89-аас 92 он хүртэл эрчим хүчний системд эргэлэн хамгаалтын инженерээр 3 жил ажиллаж эрчим хүчний системийн эргэлэн хамгаалалт аюулгүй ажлын гормын тооцоо хийжсэнийг ганжуур маш сайн мэднэ шүү дээ. Яагаад ингэж ярьж байгаа юм чи? Тийм учраас би эрчим хүчний системийн аюулгүй байдлыг маш сайн мэддэг байхгүй юу? Тэр тооцоо гормыг хийдэг хүн байсан учраас. Тийм учраас би тэр сэргээгт эрчим хүчний буруу явж исэн зүйлүүдийг чинь залруулсан. Иймэрхүү зүйлүүдээр та нар надад тонцгонд байж магадгүй. Та нарын дураараа бизнес хийж ясныг би шазгаарлаж өгсөн та нар хонцгонд байж магадгүй. Нэг хэсэг хүмүүсд би л эрчим хүчний салбарыг үнэн өмчлөөд авсан. Та нар ТЭЦ 4-ийн тэр уурын цамхаг хэн хийсэн? Та нар хийсэн шүү дээ. Өнөөдөр болтоо ашиглалтанд авах байгаа үстэй.
Эрчим хүчнийхэн хийсэн ш тэр бизнесийг. Тестөрийн 100 мегаваттын өргөтгөл байна. 100 мегаватт гаргаж чаддгүй 80 мегаваттын өргөтгөл хийсэн улсууд байгаа шүү дээ. Эрчим хүчний салбарынхан шүү дээ. Та нарын энэ бизнесийг нэг жоохон хязгаарчлан тонцгонж болохгүй. Анжуураа дураараа дургуулаагүй төлөө та нар өнөөдөр ингэж хонцгоноод ээж болохгүй. Би чамтай баримтцаа ирэх болно. Хоёлоо шүүхтэр болсон. Чи баримтаа аваад очоорой. Би дараа нь шүүхийн шийдвэрийг олон нийтэд зарлах болно. Огт мэдэхгүй зүйлүүдийг тэр 5-7 статистик бол би огт мэдэхгүй шүү дээ. Чи миний хувьд ингээд уучраа олоод зэгцрээ дууссан байсан. Над дээр ерөөсөө ямар нэгэн ийм асуудал орж ирж байгаагүй. 5 дугаар станц. 5-7 станц бол орж ирж байсан. Би 2 удаа орвол засгийн зарвалтанд оруулаад дэмжээг. Тэгэл төрөөс барьна гэж шийдсэн. Одоо төрөөс барьж байгаа юм байхгүй. Тэр нь хөтөл ингээл явж байгаа шүү дээ. Ийм л зүйл. Юм үннээрээ байх хэрэгтэй. Энэ оюу толгой янз бүрийн элдв юмнаас болж надыг одоо ингээд нэг харлуулчих гэсэн нэг хэсэг бүлгэл байх юм. Нэрөө тентэгэнтэй нийлцсэн. Эрчим хүчинд бизнес хийж байгаад бизнесийн тухай үед надыг 2 жил 3 жил ажиллах үед зогсчихсон. Тэр нь торссон. Ийм нөхдөд байх. Үнэн хотлыг гүцэнэ. Би дахиад эцэстэн чамд хэлье ганжаараа. Чи одоо маргааш баримт гаргаад тавьчих. Ямар нэг байдлаар би саяхан хэлсэн 5 дугаар станц, 5-7 станц, Багнуурын станц, чиний гацаасан гэдэг станцуудыг гацаасан ямар нэг шийдвэр даваасран гаргасан байвал гаргаад олон нийтэд тавьчих. Би тэгээд нэр хүндтэйгээр улсын хурлын гишүүнээсээ татгалзъя. Чамд ийм л зүйлийг хэлье. Бас үнэн мөнийг ард түмэнд хэлэх ёстой. Тийм учраас би өнөөдөр лайв хийж байгаа юм. Ийм л навшууд одоо хүнийг ингээл гүтгээл олон нийтэд харлуулах гал миний үгийг сулруулах гал ингэж л аа л би хэм байгааг мэдж хин захиалж байгааг мэдж. Тэгэхдээ үнэн баримтаар хамгаалагддаг. Ходол баримтаар нотлогддог гэдгийг эцэст нэлээ.